Сошиал ертөнцийн жаахан таагүй сүйдэртэй талыг өнөөдөр дурдна, яригдана. За сошиал ертөнц бол технологиор суурилагдсан. Энэ бол яалтчгүй орчин үеийн хэрэглээ. Гэхдээ биднэрт бас энийг сайн нэг шалгаж би ер нь хаашаа явж байна? Манай гэр бүл ер нь ямар хуу байна? Хит их сошиал ертөнцийн дээр хамааралтай байна уу? Тийшээгээ бид нар ер нь тэр чигээр орчихсон байна уу гэд хянаж байхгүй бол юм гэдэг зүйлдээ бол маш их хэцүүднэ. Яг тэгвэл сошиал ертөнц өөрөө бол яг тийм ороо босгаа. Ер нь нэг тийм барьцгүй ертөнц. За тэгээд эхний зүйл нь бидний төлөвшил өнөөдөр шал өөр болж байна. Ялангуяа хүүхдүүдийн төлөвшил. Тэдний үнэлэмж би яаж сайн хүн болох вэ гэдэг үнэлэмж гадаад үнэлэмж нь сошиал ертөнцийн бас суурилагдж байна. Хуучин бол өөр байсан. Одоо бол нэг лайк ч тийм үү. Нэг сайхан стори ч тийм үү. Хэрвээ тань дээр таны хийсэн зүйл дээр нэг лайк дарах юм бол энэ дээр бол бид нэр маш их утга өгж байна. Тэгэхээр төлөвшил бай, хүүхдийн төлөвшил байх ба. Шал өөрөөр болж нэг жаахан хянаж шалгаж байхгүй болохгүй байна. За дараагийн нэг зүйл нэгвэл бид нэр хиймэл дүрийг их чухалжилдаг болсон. Түүний хажуугаар өөрийг их үзэн яддаг болж байна. Нөгөө хиймэл дүр гэдэг маань нэг фильтртэй байх, сайхан харагдах. За тэгээ сүүлийн үед бүр янз янзын нүүрэн дээрх мис засал гэдэг. Тэрийг бол үгүйсгэж байгаа юм бол биш. Харин энд энэний цаана өөрийгөө үзэх үзэн ядах үзэл байхгүй байгаасаа л гэж хүсэж байна. Ягаад гэвэл би тийм царай муутай байна. Би тийм фильтр хийх ёстой, ийм фильтр хийх ёстой. Би хангалтгүй ярьж байна. Би дутуу байна гэдэл би тэгсэнгүүгээл яах юм бол бид нар шинээр хиймэл дүрийг бий болгож гаргаж ирж байна. Тэгээ түүндээ итгэж байна. Тэгээ хиймэл юм чинь нэг өдрөл байхгүй болно шүү. За дараагийн нэг зүйл гэвэл шүүмжлэл дээр бид нар их алдаж байна. Хүнд ерөөсөл хамгийн амархан үйлдэл бол энэ шүүмжлэл байдаг. Бид нар энийг маш сайн мэднэ. Анх гарч ирж байгаа улс төрчид бид нар энийг харуулсан. Эсвэл баруун солгоогүй л шүүмжлэл гэвэл тэр бол улс төрч. Тэр бол олон танигдана. Гэхдээ энэ одоо хүртэл ажилласаар л. Өнөөдөр сошиал ертөнцийн за ялангуяа тэр шорт богино контентыг үзэж байхад бараг 90% нь дандаа шүүмжлэлийн аястай. Эсвэл мэдгүй нэгэсэндээ бид нар бүгд од болохын хүслэнд автагдчихсан тийм галзуу өвчтэй болсон юм яасан гэмээр л өнөөдөр болж байна. Тэгэхээр биднэрт яаж яах вэ гэвэл нөгөө нэг сайхан нээлттэй байх сэтгэл зүй маань хаагдаж эхэлдэг. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бодитойгоор илэрхийлж чадхаа болдог бид нар. Яг л шүүмжлэлээс айгаад намайг хүн шүүмжилчих вэ. Ер нь тэр бас баруун солгоогүй бусдыг юм уу эсвэл бусад хүмүүсийн үйлдэлийг шүүмжилж байгаа хүн ч гэсэн ер нь бол энэ хүн бол утгатай бол өөрийгөө шүүмжилж байна гэсэн. Та юу тарин түүнийгээ хурааж ав. Та өнөөдөр бусдыг шүүмжилж байгаа бол дараа нь бусад таныг шүүмжилнэ. Тэн дээр бэлэн л байх хэрэгтэй л гэсэн. Хайраа бусдыг шүүмжлэхгүй бол бусад таныг шүүмжлэхгүй гэсэн. Тэгэхээр энэ шүүлтийн нэг юм бий болж шүүмжлэлийн нэг юм сонин юмыг сошиал ертөнцөөр маш их олж байна. За дараа нэг сонин юм байна. Бид нар энэ камерын өмнө маш их бие сайхан авч явж байна. Нэгсэндээ ингээд энэ тэнд явж байхад ерөөсөө хүн ингээл хэрэлдэл бол камера гаргаж ирээл үг буруу солилцох юм бол камера гаргаж ирээд асаад шүү дээ. Тэр бол нэг тийм таатай зүйл биш. Ер нь алстаа тийм болно. Ягаад гэвэл бид нар намайг хаа нэгнээс байнга ажиглаж байгаадаа гэсэн мэдрэмж бидэрт суун. За энэ сэтгэл зүйн үүднээс нөгөө нэг параноя гэдэг эмгэг рүү орно шүү. Намайг хянаж байна. Намайг дандаа хянаж байна. Намайг мөрдөж байна гэдэг зүйл рүү орно. Тэгэхээр ийшээ ороход бол бид нар маш их ойрхон байна. Тэгэхээр энэ дээр бас хяналттай байхгүй болохгүй. Тэгвэл биднээс камерын өмнө өөрсдөө биеийг сайхан авч явж байна. Харин камер мембер байхгүй үед нөгөө нэг муу тал нь биднэрт илэржил таар. За дараа нь өнөөдөр нэг тийм сонин шинээр соёл бий болж байна. Сошиал ертөнцид. Бүгдээрээ нийтээрээ нийлээд нэг хүн рүү дайрдаг тийм дайралтын соёл гэх юм уу тийм буруу соёл бий болж байна.
хин нэгний алдаа руу бүгд дайрч. За сүүлдээ бүр дайрах биш бүр харлуулах хэмжээнд хүрч байна. Ерөөсөө тэнд нэг хүн буруу юм хийх юм бол яах вэ? За баг зөв бурууг ширээс шалгаж байгаа юм байхгүй яах. Зүгээр л би л яах өөрийнхөө сэтгэлийг тэр өндрүүл дайрж ивэл болоо гэсэн яах вэ? Зүйл рүү өнөдөр их орж. Тэгэхээр бид нэр энд юу болж ийн бол зүгээр л маасаараа дэмжигч болж. Нэгэн тэнд бурууг л хэлсэн бол яах вэ? Би ерөөсөө дэмжиж л байхгүй бол болохгүй. Нөгөө нэг хүний нэг ариун сайхан байна. Өөрийнхөө одоо байр суурин дээр зогсно гэдэг юм байхгүй болж байна. Бас нэг юу байхгүй. Ял одоо энэ материал зөв байна уу, буруу байна уу гэд шалгадаг юм ерөөсөө байхгүй болж байна. Хүмүүс шүмжилж лээвэл яах хэвээр. За би маасыг даарна. Нийтийг даарна. Тэгэхээр тэр юм рүү яах вэ? Хар юм шитгэхгүй бол болохгүй гэх. Одоо шидэхгүй бол болохгүй ч биш. Зүгээр л тэр чигээрээ явж байна. Энэ бол туйлын буруу. Ягаад гэвэл энэ бол сэтгэл зүйн үүдэнд бол үнэхээр буруу байдаг. Тэр хүн тэрийг үлдэхэд сэтгэл зүйн эмгэгтэй байсан уу гэвэл ярих юм бол зөнждөө гарч ирдэг. Яг энэ бол сэтгэл зүйн зэвч хүн бол ерөөсөө ямар нэгэн ийм нийгмийн зүйлийг ерөөсөө сайнаар нь чардгүй, муугаар нь чардгүй. Ягаад бол тэн дотор сайн ч байдаг, муу ч байдаг. Харин нийт бол яг тэрийгээс хэрэв муу юм байх юм бол тэр чигээр нь муу гэж. Маас. Тэгэхээр маасаараа одоо яг ингэж нэг хүний алдаараа ингэж дайрдаг нэг тийм буруу соёл бидэрт аль хэдийнэ бий болчихсон байна гэж ажиглаж байгаа. Энэ бол таг үзүүл. За дараагийн зүйл дээр таашаалын даавар гэж байдаг тийм дофамин гэдэг. За энэ бол ерөөсөө зүйлийн үед утас болсон. Өмнө ямар байсан гэвэл бие биентэйгээ харьцах, тэврэлцэх тийм үү, ойлголцох, ярилцах, хамт явж кино үзэх гэдэг сайхан зүйлээс бид нар авдаг байсан. Одоо бол зүгээр л гар утсан. Тэндээс л одоо тийм лайктарсан юу гэдэг тэндээс л ирж байгаа юмд л бид нэр яхаа шууд тэндээс л дофамин авдаг болсон. Дараа нь зүйл нь бид нар сошиал ертөнцийн одоо амьдралыг хүчтэй шүтдэг болсон. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид нар өөрсдийнхөө амьдрал бидний амьдрал тааруу байгаа ч гэсэн стори дээр бид нар маш сайхан болгож тавьдаг болсон. За энэ хэдэн мянган хүний энэ давтдаг болсон. Гэтэл нөгөө хүн яах вэ? Пүүх. Надаас бусд нь бүгд сайхан биш үү? Дахиад нөгөө шүүлтүүргүй мэдээлэл. Зарим биш үү? Одоо бүр шал өөртэй одоо юу гэдэг. Бүх өөрийнхөө тэр нэг ирээ муухай юм нуучсан. Нэг сайхан одоо үнэхээр сайхан байна гэж стори хийдэг. Гэтэл нийт яг тэрэнд итгэдэг. Энэ нэг тийм сошиал ертөнцийн яхаа ийм бас нэг таг үзүүл байна. Бас шүүлтүр байхгүй. Энэ дээр бас эргэж ярина. За дараа нь бид нар нэг ийм зүйл байгаа. 19-р 20-р зууны үеийн одоо нэлээд тийм мэдлэгтэй хүний нэг сарын мэдээллийг өнөөдөр бид нэг өдөр л авч байгаа. Тэсэл ганцхан өдөр. Бүр хэдэн цагийн дотор ч авч яж магадгүй. Бид нар маш их мэдээлэл авдаг болсон. Гэтэл нэг оюун ухаан нөгөө тархич яг тэрийг шүүж боловсруулж гаргаж ойлгохоос өмнө бид нар яг дээрээс нь зүгээр л мэдээлэл сонсч. Зүгээр л бидний одоо яг одоо баруун юм уу зүүн гараа эрх уруунаас болж хамаарж шít зүгээр л шууд эргүүлж. Тэгэхээр бид нар их мэдээлэл авч ин бага ойлголттой болсон. Өнөө үеийнх. За дараа нэг ганцаардлын шинэ хэлбэр гарч ирсэн. Сошиал ертөнцөөс болоод. Сошиал ертөнцийн дээр маш их олон найзтай. Бөөр одоо 5,000 ч гэдэг юм 10,000 ч. Гэтэл яг амьдрал дээр яг нөгөө ганцаардл хэвээрээ л байж байна. Маш олон найзтай байгаад идэг. Би өөрөө ганцаардаад идэг. Тэгэхээр сошиал ертөнцийн шинэ хэлбэр. Ямар ч тэднэртэй амьд холбоо байхгүй. Энэ бас нэг сонин зүйл болж байгаа. За дараагийнх нь зүйл нь гэвэл хүүхдийн төлөвшөлд одоо гадны дүр суулгаж эхэлж байна. Энэ юу вэ гэвэл өчигд хүүхдүүдийг хар багаас нь эхлээл яхаа. Селфи хийлгэн. Хүн өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэхийн оронд зүгээр л би одоо ингээд нэг өсөндө бусдад харуулах, бусдад өөрийгөө үзүүлэх
За бараг шууд хэлэхэд бол бусдад өөрийгөө гайхуулж би яг хүн гэдэг юм дээр тооцогдсон сайн хүн гэдэг юм дээр тооцогдно гэсэн мэдрэмжийг бид нэр яг хүүхдүүдэд өгж байна. Тэр хүүхдүүдээс өөрийгөө одоо ингэж мэдэрч өөрийгөө ойлгож өөрийгөө одоо хянах тийм байхгүй. Зүгээр л би ерөөсөө л ингээл селфи хийгээл ингээл энд явж байна тэгж байна гэл. Энд дэр би их сони юм сонссон. Манай найз аял жуулчинд явдаг. Тэр надад ярьж. Өнөөдөр жуулчид хоёр янз ялгарч байна. Барууны жуулчид бол яах вэ? Нэг сайхан газар ирлээ. Очно, үзэн, таашаал авна, суун болж байна. Харин Солонгосын жуулчид яадаг бол тэнд очно, селфи хийн, тэгэл болоо орж ирээд явъя л гэдэг. Тэгэхээр яг л энэ хэлбэр яах вэ? Энэ зүйлийг бид нар өнөөдөр хүүхдүүдэд дамжуулж байна. За дараагийн нэг зүйл гэвэл чочмог сэтгэл хөдлөлийн илрэл өнөөдөр маш их өндөр байна. Энэ юун дээр илэрж ийн гэвэл өөрөө сошиал ертөнц маш их докторгүй. Emotional буюу сэтгэл зүйн хувьд. Би ингээл баруун гараараа ч гэдэм ингээл юм гар утсаа эргүүлж байхад за нэг таагүй зүйл байна. Хүнийг сэтгэлээр унгаас. Пүү гэдэл. За дахиад эргүүлэхэд яах вэ? Бүр намайг бүр ойлуулах юм гар. Дахиад нэг эргүүлэхэд яах вэ? Намайг тийм шортууд тийм ээ. Бүр зэвүү үргэх юм гар. Хүн ерөөсөө нэг маш богино хугацаанд шүү дээ. Маш богино хугацаанд сэтгэлийн хид өндөр хэлбэлзлүүдийг бид нэр яах мэдэрч. Нэгсэнд ерөөсөө нэг уйлаад нэг инээгээд нэг гомдоол нэг үзээ ядаал гэл сэтгэл зүйн хэдийн хэлбэр байдгийг тэрийг бид нэр ерөөсөө нэг за бараг л 5 минутанд бүгдийг л бид нэр яах вэ? Одоо идэлчих гээд шүү дээ. Тэр мэдрээд шүү дээ. Энэ бол ерөөсөө таагүй зүйл. Тэгэхээр бид нар юугаа бүх юм зүйлээ алдаж эхэллээ. Яг аль нь одоо юу юм бэ? Сайхан зүйл юм бэ? Жинхэнэ одоо хүний одоо мэдрэхүү хайр дурлал ойлголцол гэж аль нь юм бэ? Хүний мөн чанар одоо хүний сайхан чанар юу юм бэ? Энийгээ бид нар алдаад эхэллээ. За иймэрхүү бас нэг таагүй зүйлүүд сошиал ертөнцийн ажиглагдаж байна. За зарим бүр их хүндрэлтэй ажиглагдаж байна. Тэгэхээр та нар ч гэсэн бас сайн шалгаараа миний бас өнгөрүүлсэн дутуу өргөсөн зүйл байвал доор нас комент хэлбэрт бичиж үлдээгээрэй. За сошиал ертөнц буюу техникийн одоо дэвшил технологи эрхэн зөвлөдөө. Гэхдээ бид нар энд бэлтгэлтэй байх хэрэгтэй бас. Бид нар өөрсдийнхөө сэтгэл зүй болон өөрсдийнхөө хайртай хүмүүсийн сэтгэл зүйг бид нар бас бэлдэж байх хэрэгтэй. Нэгэсэнд одоо цензуртэй тийм ээ. Өмнө нь бол ер нь шалгууртай байсан. Одоо бол энийг төр засгаас шалгаж чадахгүй байна. Гэхдээ одоо энийг бидний гар дээр орхичихсан. Ялангуяа одоо эцэгчүүдийн гар дээр орхисон юм. За та нар энийг л өөрсдөө шалгах гэдэг. Өөрсдөө энийг одоо шалгаж байхгүй болохгүй шүү. Тэгэхээр бид энийг шалгаж байхгүй ер нь бол болохгүй. За ингээд анхаарал тавьсан бүгдэд баярлалаа.